Саяхны хүртэл бол хэл хор хөгжмийн зэвсэг бол үндэсний найрал хөгжим төдийгүй ерөн симфони оркестрт дайвар хөгжмийн зэвсгээр бол ашиглагдчихжээ. За одоо болохоор орчин үеийн хөгжил илүү хөгжмийн бие даасан байдал буюу одоо хэл хор хөгжмийн өөрийн тэр байгалийн өвөрмөц тэр дуу гişгүүдийг гаргах тал руу илүү одоо ганцааран гарan ч юм уу одоо соло номеруудыг бэлдэж илүү хөгжмийн одоо хөгжмийн хөгжил талаас нь илүү хөгжүүлэх гэж одоо бид бүхэн бол хичээж байгаа. Мөн за энэ хөгжмийн зэвсгийг арт терапи буюу сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бол сэтгэл зүйн үйлчилгээнд бол ашиглаж эхэлж байгаа. За хөгжмийг сонсоод хүн тайвшрах одоо тий стрессцэн байвал одоо тэр хөгжим сонсоод тайвширдаг бид нар амьдрал дээр бол энгийн хийдэг үйлдэлүүд тий тэр дундаа энэ хэл хуур хөгжмийн далаацтай тэр хэлбэлцсэн дуу чимээ хүний тархинд болон бие махбод сэтгэц хумсарт хэрхэн нөлөөлдөг гэдгийг бол хийгдсэн судалгаанууд бол харайхан байдаггүй. Энэ чиглэлийн судалгаануудыг хийх гээд эхлүүлээд ер нь бол Монгол Улсын их сургуулийн боловсрол сэтгэл судлалын тэнхимийн сэтгэл судлаач оюутнуудын хэсэг бүлэг болон арт терапист чиглэлээр одоо мэрэгшүүлэн суралцж байгаа хүмүүсийн нэг юм баг хамт олон бол яг энэ одоо Монгол ахуй дээр одоо өвлөгдөж ирсэн нэртний хөгжмийн зэвсэг хэл хуур хөгжим болон уламжлалт бие биелгээ хосолсон энэ сургалтуудыг хийгээд сургалтын үр дүнд тухайн хүний амьдралын чанар стресс, депресс, anxiety буюу одоо айдсын мэдрэмж зэргүүдийг бол хэрхэн одоо статистик дүүн зүйл дээр хэрхэн буурж байгаа зэргийг бол судлах судалгаанууд маань бол үргэлжлээд одоо явж байгаа. Мэдээж судалгаа гэдэг бол урт хугацаанд явагддаг учраас энд бол 1-2 жилийн дараа судалгааны үр дүн бол гарч ирэх байх гэж бид судлаачдын зүгээс бол найдаж байгаа. За одоо бол ингээ хөгжмийн хөгжил талаас нь илүү соло номеруудыг бэлтгэх. За сэтгэл судлалын шинжилгээ ухаан буюу эрүүл мэндийн талаас нь бол тэр хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөд байгаа. За энийг сэтгэл зүйд ашиглаж болох юм уу? Энийг ашигласнаар ямар үр дүн гарч байгаа гэдэг судалгаанууд хийгдэж байгаа. Болвол одоо орчин үед электро хөгжмийн зэвсэгтэй яг хослуулж энэ хөгжмийн зэвсгийг бол маш их олж байна. Жишээлбэл одоо Берлин германчууд бол яг нэг rave гэж байдаг. Одоо тэр электро хөгжмийн нэлийн хүнд урсгал. Тэнд бол энэ хэл хөгжмийн эффектүүдийг оруулсан хэл хөгжмийг тоглоод тэр байгалийн өвөрмөц тэр нэг байнгын бид нар сонсоод байдаг хэрнээ яг тэр нөгөө ямар хөгжим дуурайд байдгийг мэддэггүй тэр хөгжмийн одоо тэр эффектүүдийг яг энэ хөгжмөөр дамжуулж одоо залуус болон одоо хүүхдүүд залуучуудад бол хүргэж байгаа. Хэл хуур хөгжмийг сурах сонирхолтой хүмүүс бол маш их байдаг. За тэн дээр бол одоо хэл хуур зааж байгаа одоо миний хувьд бол 12 наснаас дээш насанд ер нь бол заахыг бол илүү зөв хэлдэг. Яагаад гэвэл хүүхдийн ясны буцас буюу шүдний бүтцэн 12 нас хүртэл одоо бүрэн хөгжиж гүйцээг байдаг учраас энэ хөгжмийн зэвсгийг тоглох юм бол магадгүй эрүүн нүрэнд нь эрсдэл үүсхийг бол урьдчилан тооцоолоод бид нэр аль болох 12 наснаас доош насны хүүхдэд бол заадаггүй 12 наснаас дээш насны хүүхдэд заадаг. Монголд ер нь яагаад энэ хөгжмийн зэвсэг ингээд одоо өвлөгдөөд ирсэн хэрнээ ингээд нэг айхтар бас хүмүүс мэдэхгүй байна гэхээр яг өдийг хүртэл өвлөгдөөд ирсэн богино зан үйлтэй холбоотойгоор өвлөгдөж ирсэн. Гэхдээ энийг нэг юм шашны зан үйл талаас нь хүмүүс их ойлгоод хөгжмийн хөгжил талаас нь хөгжим гэдэг талаас нь өв уламжлал соёлын бит бус гэдэг талаас нь бол нэг айхтар анзаарахгүй байгаа нь бол саяхан байсан. Одоо бол илүү хөгжмийн арт, урлаг за тэгээд терапи буюу тэр сэтгэл зүйн зүйлд ашигладсан байна. Энийг ингэж ашиглаж болдсон байна гэдгийг бол хүмүүс илүү ойлгоод тэр зүйл рүү илүү чиглэсэн. Хүмүүсийн хандлага бол арай өөрчлөгдөж эхэлж байгаа.